Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ сувгаараа би бодит болсон гэмт хэрэгүүдийн талаар баримтат тулгуурлан ярих болно. Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдөр Солонгос улсын Конжо хотод ноцтой хэрэг гарлаа. Цагдаагийн мэдээлснээр 20 гаруй насны нэгэн эрэгтэй өөрийн танил 50 гаруй настай эрэгтэйг алхахыг завцсан хэрэгт холбогдсон баривчлагдсан байна. Сэжигтэн хохирогчийг өөрийн тижээвэр нохойг зодсон гэж үзсэн бөгөөд гэртээ эрэхтэн нохон цус алдсан байдалтай байсан тул хутга авч хохирогчийн гэрт очижээ. Хэрэг 17 цагийн орчимд Конжо хотын Гуасан дүүргийн орон сууцны бүсэд гарсан байна. Хоёр талын хооронд маргаан үүссний дараа сэжигтэн хохирогчийг хутгалсан бөгөөд хохирогч одоогоор эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь маш хүнд байгааж. Сэжигтэн хэргийн газраас зугцсан ч 2 цагийн дараа өөрийн гэрт байхдаа цагдаа нар баривчилжээ. Одоогоор тухайн нохойг үнэхээр зодсон эсэх нь тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Солонгосын хуулиар хутга зэрэг аюултай зэвсэг ашиглан хүний амь насанд халдсан тохиолдолд хүний амь насыг алахыг завцсан хэрэг тооцогдох боломжтой болдог бөгөөд шүүхийн баривчлах зөвшөөрөл гарвал сэжигтнийг 10 хүртэлх хоног саатуулж дараа нь прокурорт сэлжүүлдэг байна. Энэ хэргийн талаар шинэ мэдээлэл гарвал ахин мэдэгдэх болно. Хэлгүй орчуулагч байлаа. Үнэн бас чимээгүйгээр. Хэрвээ энэ хүртэл миний бичлэг танд таалагдсан бол та бидний сувгийг дэмжиж лайк дараарай. Мөн комент хэсэгт комент бичвэл талархах болно. Дараагийн бичлэгээрээ тун удахгүй уулзцгаая. Баяртай.